Сайн уу? Мөхтөнгөр минь. Сайн уу? Солонгосоор минь. Сайн уу? Үзэгчд минь. Сайн уу сус минь. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэгтгэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Өнөөдөр ямар логик жаваа гэхээр өчтөр манай диплом удирдагч багш залгаад сайн уу хандаа юу хийж байна чи маргааш хүрээд ир гэсэн. Тэгмээ яах чам гэсэн чи Чанжуугийн кино наадамтай. Тэгээд тэрний ингээд нээлтэн маргааш болно 10 цагт хүрээд ирээ. Тэгээд хүүхдэд жарах хүн байхгүй л хүүхдэд агуулад ирэх гэсэн. Тэгээд явна. 10-аас ирэх гэсэн одоо 8 болж байна. Би 9 гээд гарвал болох байх гэж бодоод одоо сүнсөөлгөөс очив. Юучсан энэ нэг юм жоох ус байгаахгүй юу? Энэ усаа угаат. Тэгээд энэ хүүхдэд агуулж явна гэсэн чинь би одоо бас нүрэ бодох хэрэгтэй. Oh my god. Өөрөө сэтгэл санаа бэлдээ. Би одоо ихтэй нүрэ бодно, хүүхдэд бэлдэнэ, тэг хүүхд тавьж хүмүүдэд бэлдэнэ. Дээрс нь хүүхдэд ямар болох бид хоёр гараад явж байна. Ийм хөрхөө. Нүур ингэ майжчихсан өглөө. Тэгээд автобусанд суусан. Танаас дебат хийлээрээ за би өчтөр нэг тоглоом тоглоо. Тэгээд тоглоомоос 3300 юм бодлоод авцсан. Тэгээд тэрэндээ ер нь бол жоохон гэмшээ таксин цугааг автобусанд суучихсан. Тэгээд тэр нь 3300 ер нь бол биш л дээ нэг жоохон л 3300-аас жоохон л их мөнгө гэсэн. Тэгээд би гэмшээ тэгээд автобус үлээж байна. Тэстэй гүс гэмшээ дахин байхгүй. Тэгээд би ойлгосон л доо. Таксин цугаад яг адилхан минут заяа. Тэгснэ их мөнгө төлөн заяа. Автобусанд цугаад яг адилхан минут бага мөнгө төлнө гэдэг би өөрөө бодож байгаа. Автобус цугаа шийдсэн юм. Уртан би. Амин халуун байна. Автобусанд явж байна. Гэж идэж уугаал явж. Автобусны жолооч нэг юмэтэй юм аваад. Лааж ийн. Би бүр энэ 407 номерын автобуснаас юу бусад одоо автобусд амар чимээг байдаг заяа. Манай 407-ийнхэн бол гал штэ. Энэ өний Чанжуугийн нисэх буудал явдаг автобус ахгүй юу? Тэгээд юу хөгш настай хүмүүс амар явдаг заяа нэр. Нэг хүн явдаг чиглэлд явдаг болох нь хөгшчүүд амар суудаг чиглэл ахгүй. Тэгээд бүрстэй амар гэдэг юм. Тэгээд дээрээс нь амар шуугантай байдаг. Тэгээд би нэг тусам суултуртай. Тэгээд би суугаагүй бараг 9 сар болж дээ. Миний охин гэсэн. Энэ нэштэй манай Чанжуугийн хамгийн том зах байхгүй юу? Тэгээд энэ гаднаа гэж харж дотроо амар том. Дандаа гой юм болдог. Амар олон орох гарцтай. 출장을 가신 관계로 제가 대신함을 양해 부탁드립니다. 중국에서 먼저 각제에서 장애인롱, 광라우스 앞으로 더 발전하는 영화제 되기를 바라겠고요. 많이들 오셔서 많이 즐기시기 바랍니다. 감사합니다. Им мондож үзэгчд ирж чадахгүйгээд видеогоор мэдчилгээ явуулсан. Тэгээд тэрийг нь та нарт үзүүлье.
안녕하세요. 배우 박정호입니다. 여러분들의 노력이 담긴 제2회 청주국제영화제 개막을 진심으로 축하드립니다. Би ягаад ингэж тасалж яриад байгаа вэ гэхээр штэ энэ ард нь явж байгаа дөө копирайт авчиж магадгүй гэж бодоод тэгэхэд голд нь ингэж жоохон яриад байгаа шүү. За. 안녕하세요. 배우 이승목입니다. 제2회 청주국제영화제 개막을 진심으로 축하드립니다. Бас дээрэс нь манай энэ нөгөө нэг амьдарч байгаа Чонжу хотын маань кино наадам яагаад ийм жижигхэн болж байгаа вэ гэхээр дөнгөж 2 дахь удаага зохион байгуулагч байхгүй тэгээ томрох болоогүй тэгээд томруулахын тулд манай одоо дипломын удирдагч багш маань маш сайн хөдөлмөрлөж байгаа. 청주국제영화제 개막을 진심으로 축하드립니다. 안녕하세요. 배우 김성규입니다. 제2회 청주국제영화제 개막을 Дээрээс нь одоо ингээд энэ удаад зөвхөн хятадаас ингээд хүн оролцоод тэгээд ингээд юм байгаа хгүй юу. Өндөр хятад кино үзсэн. Яг хөөрхөн кино алсан мэлээ. Тэгээд 오늘의 노력이 담긴 제2회 청주국제영화제 개막을 진심으로 축하드립니다. цаашдаа ер нь дараа жилд бас өөрөө ороод би өөрөө ороод үзье гэж ер нь бодох бодол төрсөн. Тэгээд дээрээс нь гоё бусааны кино наадам шиг гоё том кино наадам болоосэй гэж бас амар хүсэж байгаа. 안녕하세요. 감독 박용준입니다. 제2회 청주국제영화제 개막을 진심으로 축하드립니다. 안녕하세요. 영화감독 마빈입니다. 제2회 청주국제영화제 개막을 축하드립니다. 안녕하세요. 안녕하세요. 저는 배우 임성균이라고 합니다. 여러분들의 노력이 담긴 이 제2회 청주국제영화제 개막을 진심으로 축하드립니다. Цаашдаа ер нь дараа жилд бас өөрөө ороод би өөрөө ороод үзье гэж ер нь бодох бодол төрсөн. Тэгээд дээрээс нь гоё бусааны кино наадам шиг гоё том кино наадам болоосэй гэж бас амар хүсэж байгаа. 청주국제영화제 화이팅! 화이팅! 화이팅입니다. 화이팅! 파이팅! 화이팅! 청주국제영화제 화이팅! 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 청주국제영화제 화이팅! 청주국제영화제 화이팅입니다. 화이팅! 作品，这些作品来自于中国、韩国以及 Тэгээд ингээд хүнийг кино дууссан байхгүй тэгсэн чинь ингээд хойдлогын титр уурсдаг штеп. Би тэрийг ямар ч кино үзсэн ингээд хойдлогын титрийг уурсаж дуустал нь хүлээдэг байхгүй. Тэгсэн чинь яг тэнд ингээд цугласан хүмүүс ингээд бүгдээрээ киночд киноны холбогдлолтой юм хүмүүс байсан болохоор ингээд босч яваагаа заяа. Яг титрийг нь уурсаж дуустал бүгд хүлээсэн. Тэр надад бүр амар гоёсэн. Бүр ингээд нэг тийм тэр кино хийсэн бүх хүнийг тий зөвхөн тэр киноны жүжигчдийг биш найруулагчийг нь биш тэр киноны зохиолч дуун дээр ажилласан гэрэл дээр ажилласан тэгэл зураглаач тэгэл хоолны одоо хоол хийсэн газар жолоочд тий одоо ингээд цэвэрлж цэвэрлэгч юм тэр бүх хүнийг ингээд амар том хүндэлж байгаа тийм хүндэл амар гоё мэдэрсэн тэгээ танхим дүүрэн хүн суучаад ингээд босхгүй байсан надад бүр амар таалагдсан. Гэр гоё санагдсан. 月亮下的细雨都睡着。 Тэгээд бас өдөр юу хийсэн бэ гэхээр штэ өдөр орой юу хийсэн бэ гэхээр Обо гэд найзтайгаа би нэг юм подкаст шиг юм гоё ээжүүдийн ярианы бичлэг хийдэг нэг шин сувгтай болсон баггүй юу Hi Mamis гэд тэр сувган дээр бичлэг хийж чагаад бит хоёр дахиад жоохон судлаад дахиад жоохон асуултуудаа чанаржуулъя гэж хичээдэд болсон. Тэгээд тэрний хооронд хов бадснаа жоохон бичсэн байсан заяа. Тэгээд тэр хэсэг та нар сонирхолтой ээж магадгүй гэж бодоод оруулъя. Тэгээд бит хоёрын тэр хуудсыг бас сонирхож ивэл дагаарэ. Хайртай шүү та нартаа. Би тэгтээ зүгээр ингэ бодож байгаа. Тэр хүн тэгтээ тэгэж бодож болно штэ. Уулын мод урттай богинтой байдаг штэ. Тэгтээ тэр хүн зүгээр л бодлоо нэвтрүүлэхт орсноо тэгж хилдэг нь амар жоохон онцгүй байхгүй. Яг тэр энэ залуу ингэж бодож болж штэ. Тэрнтэй адилхан юу яаж байхгүй. Тэр хүүхэд ч гэсэн тэгэж энэ дээр юу гэж ярьсан бэ гэхээр штэ. Тэр нэг залуу нөө хоол молны бичлэг хийгээд байдаг залуу. Тэр нь хоолны бичлэгээр үздэгс хөх нэг тийм сони юм ярьсан. Тэгээ тэр үгээр чи ингэж цааш сошиал ингэж бүр амар инглиш штэ. Тэрэн дээр үзэл бодлоо хэлэхэд тэр залуу явах тэгж бодож болно заяа. Тэгээд тэр
тэрнтэй уулзсан бүсгүй ч гэсэн одоо охин бие хадгалж нөхөртөө очно гэж бодож болно заяа. Хүн болгон бодох хэрэгтэй. Гэхдээ тэр залуу амар олон хүн үздэг нэвтрүүлгээр тэр тэнийг бодлоо. Одоо болно штэ. Тэ зүгээр бодож болно. Гэхдээ хэлэх нь амар тэнийг асуудал байсан заяа. Тэгснээ хүний тийм гоё нандин юмыг хүн би тийм гоё нандин юм бодож байна. Тэгээд би тэр залуутай ингэ итгээд хуваалцсан байж штэ. Би ингэж боддог учраас одоо ингэж ийм нандин би тэр хүнд ингэ өгмөр ээ гэж ярьсан юмыг нь хаавс хүмүүсийн дунд авиж дэлгэснээ тэрийг нэг болохгүй юм шиг ойлгуулсан байгаа хгүй. Тэр хүний өчнөө олон хүн үзэж байгаа, өчнөө олон хүүхдүүд үзэж байгаа. Тэгээд тэр хүнээс ямар төвлөгөр дуурай авах вэ те? Тэр чинь амар болохгүй хгүй. Тэрний оронд би ингэж бодож ин тэр хүний ч гэсэн ботсон зөв. Тэгээ бит хоёр ингээ үзэл бодол ингээ зөрчилдсөний улмаас одоо ингээ харилцаа цаашаа дамжуулаагүй ч гэдэг юм уу тийм юм бол ярьж болох байсан байхгүй. Тэгэхгүй шууд би одоо эмэгтэйчүүдийн нөхөртөөрөө ингээ охин биерээ очино гэдгийг бол амар тэнийг юм гэж боддог гэдэг чинь амар тэнийг өчнөө олон тийм хүн байгаа. Тийм биш хүмүүс ч байгаа. Гэхдээ тийм хүмүүсийн зөв тийм хүмүүсийн буруу одоо нөхөртөөрөө охин биерээ очисон хүмүүсийн буруу муруу гэдэг тийм юм байхгүй штэ. Хүний зөв бурууг бид нар шүүхгүй штэ. Амар сонирн л юм ярьсан заяа. Битгүй. Тэр залуугийн талаар би одоо яриад байгаа юм тий. Тэр хүний бодол тэл тэр хүндэл зөв штэ.